Бид нийтээрээ мелатонин гэдэг даавар нь биднийг унтуулдаг гэж боддог шүү дээ. Мелатонины нөлөөгөөр бидний биеийн дотоод цаг ажилдаг бөгөөд нарны гэрэл, хоол, хөдөлгөөн гэх мэт олон нөлөөгөөр мелатонин өдөөгддөг байх нь. Гэвч биднийг энэ жинкнээс нь унтуулдаг даавар бол аденосын гэдэг нэртэй даавар бөгөөд бидний нүдэнэгээс ирсэн цагаас эхлэн тархины эсүүдэд багаар ялгарч хуримтлагцаар 12-оос 16 цагийн дотор дээд түвшиндээ хүрдэг буюу бидний нойрыг хүргэдэг байна. Гайхмаар нь энэ хоёр хоорондоо ямар ч шууд хамааралгүй бие даасан үйл ажиллагаа гэж байгаа байхгүй. Гэхдээ зэрэгцэж ажилдаг. Энэ юу гэсэн үг юм гэхлээр үргэлжилсэн зураасаар болохоор аденосын дааврыг энэ доотлын цэгийн зураасаар болохоор биеийн дотоод цагийн зохицуулгыг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёрын хоорондох цай хамгийн бага буюу эрүүл энэ нойрны циклтэй хүн дөнгөж өглөө босох үед нь аденосын дааврын ялгаралт бага, биеийн дотоод цаг нь энэ өглөөний цаг дээр явж байгаа учраас энэ хоёрын хоорондох цай бага байх тусмаа энэ даавар гормон, нойрны даавар гормоны дарамт бага байдаг гэсэн үг. Тэгтэл ингээд шүн дунд болоход буюу энэ аденосын даавар дээшээ өссөөр хагаад хамгийн өндөр цэг дээрээ хурж ирэхэд хүний биеийн дотоод цаг нь унтах цаг гэдэг ингээд хамгийн доод цэг дээр ирж байгаа. Тэгээ энэ хоёрын хооронд зай нь хамгийн өндөр буюу хүний нойр хамгийн хурж байгаа цаг. За тэгээ унтаж эхлэхэд нь дахиад аденосын даавар эрчимтэйгээр доошо буурна. Тэгэхээр яг энэ мэдчлэн хүн эрүүл нойрны асуудалгүй байгаа үедээ даавар гормон энэ цаг хоёр нь зэрэгцээ явж идэг. Ийм процедур гэсэн үг. За тэгэхээр би та бүхнээс нэгэн асуулт асууя. Бүтэн шүнжин нойргүй хонжээсэн үе хүн болгонд байдаг те. Энэ үед хүний биед яг юу болдог вэ? Хүний тархинд яг юу болдог вэ гэхлээр